хүүхдийн курткийн дээл ерөнхийдөө өмсгөл маш дулаахан. Одоо өвлийн нөгөө нэг комбинзоныхоо оронд өмснө гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө миний хувьд бол 2 жил гарна ерөнхийдөө хийж байгаа. Ер нь сургалтанд суугаагүй өөрийнхөө одоо юугаар сонирхлоор ерөнхийдөө хийж байгаа. Тэгээ 18 ээж ингээ хүүхдээ цэцэрлэгт зарим цэцэрлэгт ингээд бүх заваараа ирж суудаг. Ээлжид суудаг байхгүй энэ дэр. Одоохондоо бол хүүхдийн дээл, хүүхдийн курткийн дээл гарч ийн. Тэгээд том хүнийхээс гарч байгаа. Хүүхдийн баривч. Ер нь Европ Монгол хосолсон л гэж ерөнхийдөө ярилцж байгаа. Энэ машинуудыг бас яаж тавьсан бэ гэвэл өдрийн сургалт ерөнхийдөө зарлж байгаа. Тэгээ ээжүүдэд нэг ингээд хэрэгэлдэг зүйлүүд идэв штэ. Тэднийгээ авчираад одоо бүтээл олгоо гаргаад авч явж болно. Яг хүүхдээ нөгөө өглөө цэцэрлэгт өгчөөд орой цэцэрлэгт авах хүртэл. Одоо бид нэр хэрвээ ингээд их цахилга ороод ирвэл ингээд одоо тэр ээж тэрийг оён энэ ээж одоо малгайг оён ч гэдэг юм уу тэгээд яг ингээд хуваагаал авчина. Тэнгүүтээ орлогоо одоо ойсон зүйл болгоно ингээд нөгөө нэг юутайгаа штэ өртөгтөө тэрний хаягаар ингээд салинж авчина гэсэн үг. Цаашд бол ерөнхийдөө жоохон юугаа өргөжүүлнэ л гэж бодож байгаа. Одоохондоо болохоор ингээд машиныхаа 3 машинтай тэгэл ерөнхийдөө 3-4 хэсгүүртэйгээ нэг 5 ажиллаж байгаа. Дулаахан сайхан ажлын байртай болсондоо баяртай л юм. Бүрөөшөлөө сайхан үйл ажиллагаагаа явуулаад доктортой үйл ажиллагаагаа явуулчихвал бидэнд ч гэсэн хэрэгтэй сайхан л.